Сайн уу. Өнөөдөр нэг та бүхэндээ нэг сонирхолтой бодлого бодож үзүүлье. За энд нийт хэдэн гурвалжин байгаа вэ гэж байгаа. За тэг анх удаага нэг юм хүүхдийн таблет авсан. За ингээ буцаа хайрлагчдаг. Тэг ингээд зураад буцаа хайрлагдаг. Яг ноор хийхэд их зүгээр санагцсан. За тэгээд миний YouTube сууг болохоор ямарваа нэгэн өртчилж ингэж бэлдэж барьдаггүй шууд л одоо ингээл Facebook дээр ч юм уу эсвэл сонирхолтой пост бодлого эсвэл хэн нэгэн бодлогуудыг бодож чадахгүй Facebook дээр тавихад түүн туслах зорилгоор ингээ шууд боддог байгаа. Тэгээд ямар ч ном дэвтэр ерөнхийдөө нэг анзаарч хардаггүй. За энэ балман нэг жоо өвдөр гээд баг шиг байна да. Гэхдээ яг бүр үнэхээр хэцүү бодлого бол жоохон урьдчилж нэг жоо ганц хоёр юм бол харна. Нэг 10-20 минут бэлдээд. За энэ бодлого бол өмнө нэг дээр нэг бараг 7-8 жилийн өмнө бол бодож исэн бодлого байгаа. Тэгээд нэг томьёо гаргаад тэгээ мартчихсэн. Бүр амар олон ингээд маш олон ингээд гурвалжин байхад бол тэн дотор хитэн гурвалжин байгаа гэвэл нэгээр нь тоолоод тахт бол хэцүү шттэ. За тэгэхээр энэ удаад бүгдээ анханасаа шууд бодож эхлэе. Би одоо томьёогоо ч мартцсан. Ямар ч нэг эхнээс нь эхлэе гэж бодож байна. За нэг гурвалжин байхад бол мэдээж нэг байгаа. За ингээд одоо энэ тал нь нэг талдаа хоёр одоо гурвалжны талыг одоо за 1 см гэж бодчих. Нэг хаашааш байгаа 1 см гэдэг. Тэгээ ийшээш нэг гэдэг. Тэгэхээр энэ бол 2 см талтаа гурвалжин байлаа гэж бодоход. За 1 байхад бол 1 байна. 2 байхад бол хэд байх вэ? Энэ дотор 4 ширхэг гурвалжин бод 1 2 3 4 гэдэг. Тэгэд энэ нэг гурвалжин үсэж байгаа. Тэгэхээр энэ нь болохоор 4 дээр нэмэх нь 1 буюу 5 байх нэ. За тэгвэл хаашаашгаа 3 байхад ямар байх вэ гэдэг одоо нэг жинхэнэ Facebook-ийн пост дээр явуулсан бодлого байна. За тэгэхээр энд бол ширхэг гурвалжны тоон бол 1 2 3 4 5 6 7 8 9 9 дээр нэмэх нь за одоо 2 талтаа одоо 2 см талтаа гурвалжин болохоор 1 2 3 за 3 байгаач 3 байна. За 3 см талтаа гурвалжин буюу ингээд үүссэн том гурвалжин 1. Тэгэхээр 9 дээр 3-ыг нэмээд 1-ийг нэмнэ гэсэн үг. Тэгэхээр энд 13 байх нэ. За 4 байхад бол ямар ах нь 1 2 3 байгаад за ингэх нь за тэгэхээр энд за энэ бол 1 байгаа. Энд 3 байна. Энд 1 2 3 4 5 байна. Энд бол 7 байгаа. Одоо бүх сондгоо тоонуудын нийлбэр гэсэн үг л дээ. 1-ээс 7 хүртэлх. Тэгэхээр нэг за энд нэг тооны машин ерөөдөө ашиглаж байна. Калькулятор дээр 1 дээр 3-ыг нэмээд 5-ыг нэмээд 7-ыг нэм. За 16 шиг жижиг гурвалжин байгаа юм байна. За тэгээд 2 талтаа гурвалжин үйл энд 1 байна. Энд бас 1 байна. Энд 1 байна. Тэгэхээр 3 байна, 4 байна,
5 байна. 6 байна. Тэгээд 7 байна. Доошоо ингээд доошоо харсан гурвалж гэсэн үг. Ийм гурвалж гэсэн үг. Дээшээ харсан нь болохоор 1 2 3 4 5 6. 1-ээс 3 хүртэлх тооны нийлбэр байна. Тэгээд доошоо харсан нь нэмэхээр 7. За 3-таа болохоор 1 байна, 2 байна, 3 байна. Өөр бол байхгүй. За 4-ийг гэхээр 4-тэй буюу өөрөө эн чинь өөрөө том гурвалж юм байгаа. Энэ 1. За тэгэхээр ингээд энэ хоёрын хэлбэр 10, 16 нэмээ 26. Дахиад 1 нэмэхээр 27 байх нэ. За тэгэхээр энийг яаж бодох вэ гэж. Энэ тоонуудаас зөв тогтолцоог олж харна гэсэн үг. Тэгэхээр энд бас нэг зөв тогтол байгаа. Энд бас зөв тогтол байгаа. Энд. За 1-д бол 1 байна. 2-д бол 4 байгаа. Тэгээд 1 байгаа. Тэгээд ямар ч сон их гурвалжин бол өөрөө бас байгаа. За тэгвэл 5 байхад бол яах нь вэ харъя. За 5 байхад бол энэ дээр 1 2 3 4 хуваана гэсэн үг. Тэгээ параллельтаад бүх огтлцуулуудыг энэ чинь огтлцож явах хэрэгтэй байхгүй. Гурвалжны гой төгс зураг болохоор энд огтлцсангүй. За тэгэхээр 5 байвал 1 ингээ 3 ингээ 5 7 ингээ 9 1-тэй 3-ыг нэмээд 5-ыг нэмээд 7-ыг нэмээд 9-ыг нэмнэ гэсэн үг. Бүх сондгоо тооны хэлбэр байна. 1 2 3 4 5 6 7 8 9 яваач. За 1-тэй гурвалжин бол ямар ч 9 шиг байгаа юм байна. За 2-тэй гурвалжин яах нь вэ? 1 2 3 1 2 3. Одоо энэ 1 байна, энд 2 байна, энд 3 байна, энд 1 2 3 4 байна. Тэгэхээр 1-ээс 4 хүртэлх тооны хэлбэр буюу суммад 4 гэж бичиж. Ер нь бол ингэ бичиж. За тэгээд доошоо харсан бас байгаа. Доошоо харсан нэг эндээс эхэлнэ. Энд 1 байна. Энд 2 байна, энд 3 байна. Өөр бол байхгүй. Доошоо харсан. За тэгээд мөн дахиад нэг жоохон том 3-таа энэ хэсэг чинь болохоор 2-той талтай. Одоо 3-той талтай гэхээр энд 1, энд 2, 3, 4, 5, 6 буюу 1-ээс 3 хүртэлх тооны хэлбэр. Жишээлбэл ингээд 1 2. За энд болохоор 3. За тэгээд доошоо харсан гэхээр бол олдохгүй нэг энд ингээ хоосоо орон зай үсэх гэдэг байна. Энд болохоор ингээ арай хөрөхгүй байна. Тэгэхээр байхгүй боломжгүй гэсэн үг. За 4-т бол 1 2 3 гэд 3 шиг л байна. Өөрөөр хэлбэл сум 2 гэсэн үг. За 5-таа нь өөрөө ганцаар аваа. Тэгэхээр ингээд 1 гэсэн үг. За тэгэхээр энэ бүх тоонуудыг нэмнэ гэсэн үг. Энэ 1 энэ чинь бол 3 гэсэн үг, энэ бол 6 гэсэн үг. Сумма 4 чинь 10 гэсэн үг. 1-ээс 4 хүртэлх тооны нийлбэр 10 байдаг. За энэ 1-ээс 9 хүртэлх бүх сондгоо тоонуудын нийлбэр болж байгаа. За энэ бүгдийг тооны машин дээрээ бодоо үзэхэд хэд гарахыг харъя. 1-ээс 7 хүртэлх 16 гэсэн тий. Тэн дээрээ 9-ийг нэмээд
25 болсон. 25 дээр одоо энд сума 10 нэмж байна. Тэгэхээр сума 4 нэмж байна. Тэгэхээр 10 нэмнэ гэсэн үг. За 3 нэмнэ. Сума 3 буюу 6 нэмнэ. Сума 2 буюу 3 нэмнэ. Би 3 нэмэх гэсэн. За 2 нэмэх нь 1 гэж хавьчих. За хамгийн сүүлд 1-ийг нэмнэ. За 5-тай хот бол 48 байх нь байна. За тэгэхээр энд бол зүйл тогтлыг бол олж харахад бол үнэхээр хэцүү байна. Би тухайд яаж бодож гаргаж ирсэн бол сайн мэдэхгүй байна. Тэгвэл надад нэг юу бол байгаа. Томьёо бол байгаа. Би тэр томьёог сая бичлэг хийхээс өмнө олоо харчдаг гэж. Тэр томьёо одоо олдох нь уу? Олдохгүй нь бас хэцүү байна. За энэ дээр пауз яаж авд юм бол тоо шууд бичлэг зогсох годох юм байна. Нэг томьёо байх ёстой. За нэг ийм юм бол гарч ирж байна. За иймэрхүү дүрсэн дотор хэдэн гурвалж байх вэ гэж байгаа. Тэгэд энийг олох томьёо гэд би өмнө бол бодож ирсэн юм байна. Тэгэд энэ дээр яг томьёог нь хамгийн доор нь бичсэн баг шиг байна. N тэнцүү сума N нэмэх нь гэд ингээд бичсэн. Тэгтээ энэ анхаарлын дэндүү татсан байна. Өөрөө эцсийн томьёо гаргахад яг нэг орлуулалт дутаад байна. Мэдэх математикч байна уу гэж би өөрөө бичсэн юм. Тэнгүүт энэ коммент дээр би өөрөө олсон, хариугаа олсон 2 томьёогоор олдох юм гээд. За нэг ийм 2 томьёо байна. За энэ дээр томьёо нь бол энэ байна. За энийг та бүхэн сайн хараад аваарай. За N тэнцүү тэг шүүд гэж байгаа. Одоо жишээл нэг талаас нөгөө тал хүртэл 4 см гэ одоо нэг нүдийг 1 см гэ үзэхэд за энэ дүрсэн дээр бол яг тэгш одоо талтаа гурвалжин бол зурагдсан байна энд. 1 2 3 4 хаашаашаа 4 см гэ ойлгож болно. Нэг юм талын 1 см гэ үзэхэд. За тэгээ тэгшүүд N тэнцүү сума нэмэх нь 4 К асганыг хувахан 3 өчгөн сума К. Тэгээ энд К тэнцүү энийг хувахан 2 гэж байна. За сондгоо үед энэ байна. За энд сума N гэдэг бол энэ томьёогоор бодогдно. Сума N квадрат гэдэг нь болохоор энэ томьёогоор бодогдно гэж байна. За тэгэхээр бүгдээрээ энэ томьёог энд уулаа биччихье. За энэ шинэ юун дээр биччихье. Тэгээд ерөнхийдөө юу аа. Тэгээ энэ томьёогоо би тухайн үед яаж гаргасан юм бэ? Бүүмэд нилээн бодож ш л гаргасан санагдаж байна. Бараг цаг 2 цаг бодож гаргалуу яла. За цаг арай өрөхгүй бодож гаргачихсан санагдаж байна. За N тэнцүү тэг шүүд гэж байна. За тэгээд энд К тэнцүү N-ийг хувахан 2. За тэгэхээр нийт гурвалжны тоог том N-ээр биччихье. За тэнцүү сума N нэмэх нь 4К. За энэ яа фокуслохдохгүй байна. 4К хасах нь 1 хуваахан 3 үржих сума К. За нэг ийм томьёо. За томьёог ерөөдөө ийм дөрвөлжин дотор бичдэг байгаа ерөөдөө. За нөгөө талаас N тэнцүү сондгоо үед. За өөрөөр хэлбэл К тэнцүү N-с нэг хувахан 2 гэж ойлгож болно. Том N тэнцүү
сума n нэмэх нь 4k нэмэх нь 5 хуваах 3 үржих нь сума k. За ийм хоёр том яриатай байх нэ. За тэгээд би нэг сума n-ийг яаж олддог том юм болохоор n-ийг энэ дэр нэг үржих нь сума n асхан сума n квадрат. Сума n өөрөө юу гэсэн үг вэ гэхээр нэгээс одоо 9 хүртэл тооны хэлбэр ч юм те. Нэгээс 10 хүртэл тооны хэлбэр чинь 55 байдаг шүү дээ. Нэг Гауссын аргаар бодож ярихад. За тэр нь n-ийг үржихэн n дээр нэг хувахан 2 гэсэн томьёоор бодогддог. За 9-ээс 10 хүртэл 1-ээс 10 хүртэл тооны хэлбэр жишээлбэл 10-ыг үржихэн 11. Тэгэхээр чинь 10-ыг 2 туухаар 5. Тэгээд 11-ийг тэр 5-аар үржихээр 55 болдог. 1-ээс 10 хүртэл тооны хэлбэр. За сума n квадрат гэсэн нь болохоор за 1-ийн квадрат дээр нэмхэн 2-ийн квадрат гэж зэг гэж за тухайн үед 10 хүртэлх тоо байлаа гэвэл 1-ээс 10 хүртэлх тоонуудын квадратуудын хэлбэрээ гэсэн үг. За сума n квадрат нь 2n дээр нэмэх 1 хувахан 3 үржих нь сума n. За ийм гурван томьёотой байх нэ. Тэгэхээр энэ томьёо ингээд гарч ичэн. Тэгээд тухайн үед би яаж бодсон нэлээ их заавруулж ижил бодсон байна. За энд сума n гэдгийг энэ аргаар боддог. Одоо жишээлбэл эндээс ишээ n хүртэлх юу байна те? N1-ээс за энэ 4 хүртэл гэж бодцоод 1 2 3 4 гэж. Тэнгүүд энд сума 1 буюу 1-ээс 1 хүртэлх тоонуудын хэлбэр, энд сума 2 буюу 1-ээс 2 хүртэлх тоонуудын хэлбэр, энд сума 3 буюу 1-ээс 3 хүртэлх тоонуудын хэлбэр буюу 6. За энд сума n гэвч чинь за яг 4 гэхэд бол мэдээж дахиад 6 дээр 4 нэмэх 10. Тэнгүүд энд нэг хий нэг юм ингээд юунод оруулчихж байгаа. Тэнгүүд энэ тал чи өөрөө n дээр нэмэх 1 гэсэн тийм тал болно. За тэнгүүд эдгээр нь болохоор яах вэ гэвэл n дээр нэмэх 1 талыг сумагийн нэг төвчөлтчлээ. Сума n-ээр үржүүлчихнэ. За тэгэхээр энийгээ сума n-ээр үржүүлнэ. Тэгэхээр энэ нийт том тэгш үнцгцийн талбай нь ийм байх юм байна. За тэгэндээс сума n квадрат их хасна. За энд бол 1-ийн квадрат байна. Энд бол 2-ийн квадрат байна. Энд 3-ийн квадрат байна. Энд 4-ийн квадрат байна. Тэгээд ингэж гарч ирдэг. Иймэрхүү. Тэгээ би ерөөдөө цаашдаа энэ одоо айлгэр цааш нь дэлгэрүүлж та бүхэнд бас нэг сайн зааж өгнө. Нэгээс энэ томьёонуудыг яаж олох вэ? Бүгдийг нэг хүрчлэн ерөөдөө цаашдаа зааж өгнө. За тэгээд одоо бүгд томьёогоо орлуулад ингээ энэ дэрийг бодож үзье. За 4-т дээр ихлэ бодоо үзчих. 4 талтаа дээр чи 27 гарсан шүү дээ. За тэгэхээр энд n-ийн оронд 4-ийг орлуулна гэсэн үг. K-гийн оронд болохоор 2-ыг орлуулна гэсэн үг. 4-ийг 2 дугаар K гарна. За n тэнцүү 4 үед. За сума 4 гэж байгаа. За тэгэхээр том n нь сума 4 дээр нэмэх нь 4-ийг үржих нь 4 хасах нь 1 хуваах нь 3. 4-ийг үржих нь 2 k тэнцүү 2 болно. Энд k гэж байна. За үржих нь сума k буюу сума 2. Сума 2 чинь бол 3 штэ. 1-ээс 2 хүртэлх тоонуудын хэлбэр гэсэн үг. За тэгэхээр 3 тагаа дарагдчихна. 4-ийг 2 үржүүлэхээр 8 болно. 8-аас 1-ийг асгаар 7. За энэ тоо бол 7 гарах нэ. За одоо сума 4 гэдэг нь яах вэ гэхээр
энэ том юмд орлуулна гэсэн үг. Сума 4 тэнцүү 4 дээр нэмэх нь 1 үрчгэн сума 4 чи 10 штэ. 1-ээс 4 хүртэлх тоонуудын хэлбэр. За тэгээ сума 4-ийн квадрат. Сума 4-ийн квадратын ахаад энд нь задлана. Тэгээ сума n болохоор юм ба. За сума 4-ийн квадрат чинь 1-ээс 4 хүртэлх тоонуудын квадратаа гэсэн. 1-ийн квадрат нэмэх 2-ийн квадрат нэмэх 3-ийн квадрат нэмэх 4-ийн квадрат. За 1-ийн квадрат бол 1, 2-ийн квадрат бол 4, 3-ийн квадрат бол 9, 4-ийн квадрат 16. За 5, 9-ийн нэмэхээр 14, 14 дээр 16 нэмэхээр 30. 30 гарах нэ. За тэгэхээр сума 4 гэдэг тэнцүү 4 дээр нэмэхээр 5, сума 4 чигээр 10. Энд чинь нэмэх тоо шүү. Хасгаач нэмэх нь 30. Зүг чинь ямар амир их тоо орж байна. Нэмэх нь сума сума 4-ийг чинь бодох гэдэг шүү дээ. Хасах нь юм байна. Тэгээ энэ том юм шүү дээ. Тэгэхээр 30-ыг басна гэсэн үг. За 5-ыг 10-аар чигээр 50. 50-аас 30-ыг басгаар 20. Сума 4 бол 20 гэдэм юм байна. За батлаад үзье бүгдээрээ. Сума 4 гэдэг чинь өөр шүү дээ тий. Сума 1 дээр нэмэх нь сума 2, нэмэх нь сума 3, нэмэх нь сума 4 гэсэн үг. Тэгээд эдийг би сум 4 гэж хэлж байгаа байхгүй. Сума 1 бол 1-ээс 1 хүртэлх тоон хэлбэр 1, сума 2 чинь 3, сума 3 нь болохоор энэ 3 дээр 3-ыг нэмэхээр 6, сума 4 нь 6 дээр 4-ыг нэмэхээр 10. За 1 дээр 3-ыг нэмэхээр 4, 4 дээр 6 нэмэхээр 10, 10 дээр 10-ыг нэмэхээр 20. Батлагдчихлаа. За ингээд жишээгээр ингээд батлагдчих шүү. За 20 явах юм. Одоо энэ 20-оо энд орлуулна гэсэн үг. Тэгэхээр том n тэнцүү 20 дээр нэмэх нь за энд чи 7 гарсан тий. Тэгэхээр n тэнцүү 27. За тэгэхээр дөрөвдөө үед 27 гарч байна гэдэг нь бол зөв байна. Батлагдж байна гэсэн үг. Тэгэхээр энэ том n бол батлагдж байна гэсэн үг. Хамгийн гол нь би энэ томыг яаж гаргаснаа бол сайн санахгүй. Гэхдээ одоо бүгдээрээ энэ томыг гаргах гэж үзнэ. За сума 5 үед ахаа бодоод үзье. Тэгэхээр сума биш зүгээр гурвалжны нэг талыг 5 гэж ойлгоход бол 48 гарч байгаа тийм ээ. За тэгэхээр энэ томыг гаргана гэсэн үг. Нас хонтгой үед k тэнцүү n-ээс 1 буюу 5-аас 1-ийг асгарч 3 хоохон 2. За энэ ямар сонирн бол явчлаа. К нэг тийм сониндоо гарах гэдэг юм. 5-аас 1-ээс авч 4 шүү дээ. Гайхалтай шүү. 4-ийг 2 дугахаар 2 гэсэн үг. За К тэнцүү 2 байгаа нэг. За сума n тэнцүү 5 үед гэвчихжээ. За энд нэг бодлого ихэлсэн тийм ээ. За энд бас нэг бодлого ихэлсэн. Тэгэхээр ингээд би жоохон тонхон цэг тавьчих. За тэгвэл том n тэнцүү сума 5 дээр нэмэх нь одоо энэ томыг гараа бичнэ гэсэн үг. 4-ийн үрчгэнд 5 нэмэх нь 5 хаахан 3 үрчгэн сума 4-ийн үрчгэн k штэ 4-ийн үрчгэн 2 гэсэн үг шүү. Энэ k-ны оронд нэг юу оруулна штэ. Сума k буюу сума 2 гэсэн үг. K нь 2 гарсан штэ. 5-аас 1-ийг асаад 4, 4-ийг 2 тавахаар 2 гэдэг. За сума 5 гэдэг нь болохоор
Сума 4 байсан шүү дээ. Сума 5 гэдэг нь болохоор ингээ утчих. Зүгээр энийг харах хоноо ингээ утчих. Сума 5 гэдэг бол сума тэнцүү сума 4 дээр нэмэх нь сума 5 гэсэн үг байхгүй. За жишээлбэл бид ингээ ойлгож болно. Сума 5 гэдэг нь өөр шүү дээ, тий? Тэнцүү сума 4 дээр нэмэх нь 5 гэсэн үг байхгүй. 1-ээс 4 хүртэлх тоонуудын нийлбэр дээр 5-ыг нэмэхээр 1-ээс 5 хүртэлх тоонуудын нийлбэр гарна шүү, тийм үстэй. Тэгэхээр сума 4 ч юм бол 10 байдаг. Сума 5 гэхээр 15 болно. За сума 5 бол 15 болох юм байна. Сум 4 ч болохоор 20 гарсан шүү дээ. Тэгэхээр 20 дээр нэмэх нь 15 буюу 35 гарна гэсэн үг. За томьёогоор орлуулаа за цээжээр бодчих. Заавал одоо бид нар ингээд яах гэж үзэж шаардлага байхгүй. За сума n-ийн квадрат буюу сума 5-ын квадрат гэхээр сума 4-ийн квадратуудын хэлбэр дээр ахаад 5-ын квадратыг нэмнэ гэсэн үг. Одоо сума 5-ын квадрат гэдэг нь сума 4-ийн квадрат дээр нэмэх нь 5-ын квадрат. Өөрөөр хэлбэл нэг ийм том энд бичнэ гэсэн үг байхгүй. Сума n гэдэг нь бүх сума n-ээс хасах нь 1 буюу за энэ нэгийг ингээд бичих бол ингээд энэ нэг чинь тусдаа хасах болж ингээд ойлгож магадгүй. Энэ яг одоо өмнөх тоонуудын бүх одоо нийтбэрүүд дээр сума n-ийг нэмэлтээ тэнцүү гэсэн нэг ийм том бичиж болно. За арай хөнгөн аргаар бичигвэл сума n гэдэг нь бүх одоо хасах бүх одоо өмнөх тоонуудын нийлбэрүүд дээр тухайн тоог нэмэлтээ тэнцүү. За бас ингээ ойлгож болно. Сума n дээр нэмэх нь 1 гэж ойлгож болно. За нэг иймэрхүү маркер. Энэ хоёрыг хаалтан дотор оруулаад сумыг тавина. За энэ болохоор сума n дээр нэмэх нь 1 гэсэн. Одоо жишээлбэл сума n дээр нэмэх нь 6-г ойлгочих болоо тийм сума 6. Тэгвэл сума 5 дээрээ 6-г нэмнэ л гэсэн үг байхгүй. Бүх 1-ээс 5 хүртэл тоонуудын хэлбэртэй 6 нэмэхээр бүх 1-ээс 6 хүртэл тоонуудын хэлбэр гарна гэсэн үг. За сума 4-ийн квадрат чи 30 гарсан, 5-ийн квадрат чи 25. 30 дээр 25-ыг нэмэхээр 55 байх нь шүү дээ сума 5-ийн квадрат. За тэгвэл n дээр нэмэх нь гэж чинь 6, 6-г сума 5 буюу сума 5 чинь 15 гарсан тийм 6-г 15-аар үржихээр 6 хүрчгэн 15 гэхээр 60 30 90 гарах юм байна. За 90-ээс 55-ыг хасна гэсэн үг. 5-аас энд 8 үлдсэн. 8-аас 5-аас 35. Сума 5 нь 35 гард юм байна. Ингээл олчлоо тий. Сума 4 дээр нэмэх нь сума 5 гэсэн үг. Тэгэхээр энд 35 гарсан. За тэгэхээр энд томын тэнцүү 35 дээр нэмэх нь за 4-ийг 20 өрчгөр мэдээж 8. 8 дээр 5-ыг нэмэхээр чинь 13. За энэ сум 2 чинь 3 гэсэн үг. Тэгэхээр энэ 3 та дарагдана. За 35 дээр нэмэх нь 13 гэсэн үг. За тэгэхээр энд 48 гарах нэ. 5 дээр 3-ыг нэмэхээр 8. 3 дээр нэмгийг нэмэхээр 4. За энэ тэнцүү 48 буюу энд 48 гарч байна гэсэн. За энэ томьёог нь яаж олох вэ гэвэл одоо та бүхэн бүгдээрээ хамт бодох гэж оролдох уу эсвэл би тусдаа нэг бичлэг хийх гээд дараа нь тавиад үзчих. Энэ томьёог нь би одоо үнэхээр гаргахад дахиад нэг цаг нухаж байж бэлдэж байж та бүхэнд харуулах юм шиг байна. За тэгэхээр бол ерөөдөө ямар ч одоо ийм гурвалжин байхад тийм шүү дээ. Нийт хэдэн гурвалжин байгаа вэ гэвэл ингээд
За эхний нэг за 3 4 дотор бүгд тэр ингээд тоолоод бол тавьчих болно. 5-аас хойш тоолоход бол үнэхээр хэцүү. Заримдаа алдчих болно шүү дээ. Ингээд тоолж явахдаа алдаа гаргачих магадгүй. Тэгэхээр та бүхэн энэ томьёогоор бодоод гаргачих юм бол нийт хэдэн гурвалжин байгааг олох нь байна. Гэтэ энэ томьёог ойлгохын тулд мэдээж бол нийлбэрүүдийн одоо Гауссын арга, одоо квадратуудын нийлбэрүүдийн арга, тэгээд мөн бас кубуудын ч гэж болно. Заримдаа бүр кубуудын нийлбэр бас өөр өдөг. Одоо жишээлбэл 1-ийн куб дээр нэмэх нь 2-ийн куб, нэмэх нь 3-ийн куб гэл ингээл явна шүү дээ. Бид нар бол 4 хүртэлх бол бодчихвол тэгээд 5 хүртэл явах бол үнэхээр хэцүү. Тэгвэл энэ нь болохоор өөр юу гэдэг гэж. За summa n-ийн квадрат гэдэг юм биш шүү. Энэ томьёо бол үнэхээр гоё юу байдаг. Summa n-ийн куб гэдэг нь болохоор зүгээр summa n-ийн квадрат гэдэг. Энэ томьёо болдог. За 1-ийн куб дээр 1-ийн куб бол ямар нэг байдаг. Ямар зэрэг 1. За 2-ийн куб бол 8 байгаа. 3-ийн куб бол 27 байгаа. 1 дээр 8-ыг нэмэхээр 9, 9 дээр 27 нэмэхээр 36 байдаг. За тэгвэл sum n гэдэг чинь за бидний 3 хүртэл тоонуудаар болсон summa 3 гэсэн үг. Summa 3 өчөөр юу вэ? Summa 3 гэдэг нь бол 1 дээр нэмхэн 2 нэмхэн 3 буюу 1-ээс 3 хүртэлх тоонуудын нийлбэр гэсэн үг. 1-ээс 3 хүртэлх тоонууд нийлбэр 6. Тэгвэл энэ 6-гийн квадрат хэдлээ. 6-гийн квадрат 36. За ер нь бол summa n кубуудын нэг томьёо бол ийм байдаг шүү. 4 байвал одоо summa 4 гэхэр чинь 10 шүү дээ. 10-ийн квадрат хэдв? 100. Одоо энэ дээр одоо 36 дээр 4-ийн квадратыг нэмье. 36 дээр 4-ийн квадратыг нэмэхээр чинь 16 гэсэн үг. Би буруу бодож байна. Юу ч энийг бодчих. За 4 хүртэл байлаа. За 36 дээр 4-ийг нэмэхээр чинь 50 байх нь. За дөнгөж summa 4-ийн квадрат 10-ийн квадрат чинь юу штэ куб штэ. Дахиад энэ 36 дээр 4-ийн кубыг нэмэх гэсэн үг. Дахиад 16-г 4-ийн куб чинь 16 чинь 4-ийн квадрат дахиад 16-г 4-өөр хөрвүүлнэ гэсэн үг. Тэгэхээр 6 4-ийн 24. За 2 санагдсан 4-1-ийн 4 сансан 2-ыг нэмээд 64. 36 дээр 64-ийг нэмэх нь шүү. Тэгэхээр 36 дээр 64 нэмэхээр 100. Тэгэхээр 4-ийн summa 4 ч өөрөө 10 байгаа шүү дээ. Тэгэхээр 10-ийн квадрат 100 гэж ингээд ерөөдөө батлагдчихна гэсэн үг. Өөрөөр хэлбэл summa 4-ийн куб нь өөрөө summa 4-ийн квадрат болдог байх нь шүү дээ. Тэгээд 100 болох нь. Ингэж ойлгох нь шүү. За тэгээ өнөөдрийн бичлэгийг ийм төрхөөр өндөрлөе. Дараагийн бичлэгээр ерөнхийдөө энэ аргыг бүр эхнээс нь та бүхэн зааж өгнө. Баяр таа.